Эцэг эхчүүд бага насны хүүхдтэй хоолыг нийлүүлэхийн тулд гар утаас таблет үзүүлэх зэргээр тогтвортой суулгах гэж оролддог. Тэгвэл хооллож байх явцдаа гар утаас зурагт үзүүлж анхаарлыг нь өөрзүүл татах нь хоолны шингээлтэд сөргөөр нөлөөлдөг байна. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн хотоодны үйл ажиллагаанд хортой болохыг хоол зүйчид анхааруулж байна. Тиймээс хүүхдээ хооллуулахдаа утаас таблет үзүүлдэггүй, маш бүтээлч байдлаар эрүүл зөв хооллдог, цаашлаад түүнийг гарааны бизнес болгож яваа залуу ээж ундармаг онцолж байна. Уцнаас холдуулаад уцгүйгээр хооллдог бас юм хэлж байна. Залуу ээж ундрмаагийн хувьд хүүхдтэй хоол хийж өгөхдөө цэцэг Мики Маус зэрэг маш олон өхөрлөм хэлбэр дүрстэй болгож өнгөлөг эрүүл хоол бэлтгэдэг. Түүний хийсэн хоолыг хүүхэд нь амтрхан идэгч дуртай гинэ. Тэр хүүхдээ хооллохдоо эцэг эхчүүд өөрсдөө ч уцаа хол тавьж зөв үлгэр дуурайл үзүүлэхийг анхаардаг. Ундрмаагийн хувьд эмч мэрэгчлээ хүүхдээ төрүүлсний дараа гэртээ байх хугацаанд ийхүү олон төрлийн шимт хижээлэр баялаг хоол хийж туршиж үзсэн байна. Түүний энэ аргыг харсан олон аав ээжүүд хоолны бэлтцийг нь хийлгэх болжээ. Зөвхөн хооллол байх хэрэгтэй. Хүүхд хоол идэж байхдаа үзэхгүй, хүүхд хоол идэж байхдаа телевизээр үзэхгүй, хүүхд хоол идэж байхдаа хин нэг үний бүжиглэхийг харахгүй тий. Хүүхд хоол идэж байхдаа хоолоо идэх хэрэгтэй байдаг. За энэ тал дээр болохоор манай хүн бит хоёрын хувьд яадаг вэ гэхээр өөрсдөө ч гэсэн чирээний ард суугаад уцаараа оролдохгүй хоолоо идэнэ. Тэгэхээр хүүхэд хүн хоолоо идэж байхдаа хоол идэхдээ зөвхөн хоолоо идэх юм байна гэдгийг юм сурдаг. За тэгэхээр хүүхдийн хоолыг яаж илүү сонирхолтой байлгах вэ гэх юм бол зутан шүл өгж болж байна. Янз бүрийн өнгөтэй те эсвэл хатуу хоол өгж болно. Хатуу хоол өгөхдөө луун ч улбар шар өнгөтэй, брокколи, ногоон өнгөтэй, төмс шар өнгөтэй байлаа гэхэд хоол өгөхдөө эн чин улбар шар өнгөтэйг нь олоод идээрээ, шар өнгөтэйг нь олоод идээрээ, ногооныг нь олоод идээрээ ч юм уу те. Ингээм бол хүүхэд илүү юм танин мэдхүү талаасаа хөгжиж хоолыг иддэг. Одоо жишээлбэл хүмүүс нөгөө хүүхдтэй манай хүүхд угаас ногоо идэхгүй байна. Ногоо өгөх ногоо идэхгүй нэ гэдэг хэвгүй. Хүүхдэд нэг удаа үгүй гэхээр нь иддэггүй гэдээ орхих биш. Судалгаагаар тэгж батлагдсан байдаг хэвгүй. Хүүхдэд ямар нэгэн зүйлийг болохгүй, идэхгүй, чадахгүй гэх юм бол 5-6 удаа санал болгоод үз. Тэгэхэд тэр хүүхдийн бодол нь ингээ өөрчлөгддөг гэж байгаа. Хоол зуучид хүүхдийн хооллох үе бол бие махбод төдийгүй сэтгэл зүйн хөгжлийн чухал цаг хугацаа гэдгийг хэлж байна. Энэ үед гэр бүлийнхэнтэйгээ харилцаж хоолны амт бүтцтэй танилцах нь хүүхдийн зөв дадал төлөвшөхөд чухал нөлөөтэйг онцолж байна. Мөн гар утас таблет өгч буруу хооллуулах нь олон өвчний суур шалтгаан болдог гэдгийг ч анхаарууллаа. Бидэд хоолоо идлээдэй гэсэн мэдээлэл тархи руу очиод тархинаас ходоодонд одоо нөгөө ходоодны шүүс ялгардаг байхгүй. Энэ мань ямар үүрэгтэй гэхээр ходоодны шүүс сайн ялгарснаар бидэд ийдсэн хоол маань яг зөв боловсруулалтаараа зөв шингэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ одоо ингээ хоол одоо утас өгсөн тохиолдолд бол энэ нөгөө тархинд очих мэдээлэл маань буурна тий тодорхой хэмжээгээр. За тийснээр нөгөө шүүс ялгаралт маань буурснаар нөгөө хүүхдийн хоол боловсруулах системд өөрчлөлт орнож байгаа л гэсэн үг. Мөн хүүхэд өлсөх цадах мэдрэмжийг ялгаж сурахгүй байх, хит их идэх эрсдэл нэмэгдэх магадaltaй байна. Мэргэжлүүдийн зөвлөж байгаагаар бага насны хүүхдийг хооллох үед утас таблет хэрэглэхгүй байх, гэр бүлийнхэнтэйгээ хамт тайван орчинд хооллох дадал сургах нь хүүхдийн эрүүл хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтойг онцоллоо.